Сайн байна уу томчуудаа? Би та нарыг харж байгаагаар хүүхэд юм байж дугуй. Чамайг өсгөж өндийлэх гэжүүлээ үзэж байна. Архитектоогоос сурахгүй бол яшиг шүү. Яасан ядаргаатай чихнээс хах уйдаг юм бэ? Гэх мэтийн олон алдаргүй шинтэй хүүхдүүд ижин төлөв байна. Хайрлан хамгаална гэж төрүүлчихэд халаглаж хараадаг. Инглийг эрхлүүлнэ гэчихэд игдүүцэд загнадаг. Ойлгож ухааруулах ёстой байтал орилж хашгирдаг. Бүгдээрээ бичигсэн зарим нь яг Евл аав ээжүүдтэй. Яг үнэндээ бол бичигчнүүдэндээ доглон нулимстай. Нуулгүй хэлэхэд энэ тэндээ алганы орондоо байх ч үгүй. Аавыгаа ажлаас нь тараад ирэхээр сансан сэтгэлээ илэрхийлэхэд ингэртэн зүгтдэг. Ятарч яах яас их наадах юм бэ гэсэн үгээр шагнуулдаг. Мэдгүй чадахгүй асуулт яа. Мангар юм уу чи иймхий мэдгүй ахт яадیں гэж загнуулдаг. Уг нь та нар биднийг сонсдогсон бол ухаан бодолд минь юу өрнөдгийг мэддэгсэн бол эцэг ихээ ямар их хайрладгийг ирээдүйн мөрөөдлөө ямараар төсөөлдгийг гадарлагдсан бол сайн хүн болно гэж ямар их хүсдгийг сарлуу магадгүй нарлуу нисхийг мөрөөддгийг сайхан сэтгэлдээ тусч хүн болохыг санаж бодож тэмүүлж явдгийг минь төвгүйхэн ойлгох байсан бах та. Аваа ээжээ томчууд минь сонсоож хамаагүй хүүхдүүд чинь ингэж гуймаар байна. Яагаад өмөлдөг? Заримдаа яагаад хичээлдээ муу авсан минь ч шалтгаантай юм шүү дээ. Үсвийн тань чин сэтгэлээсээ хэлхийг хүссэн үгс. Түүнийг нь үл хайхрах эцэг эхчүүдийн гүйтэн хандлага ардаа ямар их хоосон зай үлдээж тэр зайд нь хичнээн олон гэр бүл хөндөй хоосон сүүдэр болж үлдсэнийг та нэг бодооч. Энэ үгэнд минь эргэлдэж байгаа бол та яг одоо хүүхдээсээ асуугаад үзээрэй. Хүүхд чинь танд хэлхийг хүссэн хичнээн олон үг байгаа бол өчигдрийн өөрийгөө биднээс хараарай. Маргаашийн биднийг өөрөөсөө олоорой. Аавдаа хэлээгүй үлдсэн үгсийг чинь алдрайхан үрс тань асууж магад дэрж дэрсэн гинхэн мөрөөдлийг нь дэлхийг хүртэл сонсдог байхад завгүй өдрийнхөө төгсгөл заавал та хүүхдээ сонсоорой.